Газан зуруусын дайныг зогсоох Америкийн нэгдсэн улсын боловсруулсан төлөвлөгөөг яаралтай батлахыг Хамас бүлэглэлээс шаарджээ. Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогссон байна. Пентагон цэргийн хүчийг дотоодын хэрэгт ашиглаж, зарим хотуудыг сургуулиуд ашиглана гэж байна. Филиппин улсад 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөл болж 69 хүн амьдарчээ. Арамдаг үзэгчтэй бид та бүхэнд олон улсад болж байгаа онцлог үйл явдлуудаас хүрэхээр гадаад мэдээгээ эхлэж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Газан зуруусын дайныг зогсоох тухай өөрийн санаачилсан төлөвлөгөөг Хамас бүлэглэл зөвшөөрөхөд ердөө 3-4 хоног үлдлээ гэж анхааруулж байна. За одоогоор Израиль болон Арабын улс орнууд аль хэдийн энэхүү төлөвлөгөөг нь зөвшөөрсөн дэмцэн гэж байгаа юм байна. Тэгэхээр Хамас зөвшөөрөх хэсэг нь тэдний шийдвэр хэрвээ зөвшөөрөхгүй бол тун эмгэнэлтэд төгсгөл болно гэж хүртэл анхааруулсан байна. Түүнээс хэлэлцээ хийх боломж байгаа эсэх тухай асуухад магадлал бага гэж хариулсан байна. Энэхүү төлөвлөгөөний гол агуулгыг харах юм бол 20 зүйл бүхий баримт энэхүү бичигт тэнд Газан зурууст даруй гал зогсоох Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа болон Израильчуудыг Израильд хоригдож байгаа палестинчуудтай солилцох, Израиль цэргүүдийг шат араатаагаар Газан зуруусаас гаргах тухай тусгасан. Энэхүү төлөвлөгөөнд мөн зааснаар Хамас бүлэглэл зэвсгээ хураалгана. Харин Америкийн нэгдсэн улс болон Араб олон улсын түншүүдтэй хамтран турх хугацааны олон улсын хүчнийг байрлуулах юм байна. Мөн Газан зуруусын засаглалд Хамас бүлэглэл ямар ч үүрэг оролцоогүй байна. Зарим зэвсгээс татгалзаж, их тайнаар хамтран амьдрахыг зөвшөөрсөн гишүүдэд өршөөл үзүүлэх, гарахыг хүссэн хүмүүст аюулгүй нэвтрэх боломж олгох, мөн Палестины автономит засгийн газар байгуулах боломжийг нээлттэй үлдээх, өдөр тутмын үйлчлэгийг хангах, нүүлгэн шилжүүлэгдсэн оршин суугчдыг буцаан байршуулах, мөн Газан зуруусын ард түмнийг газар нутгаас нь албан гарахгүй байх зэргийг тусгасан байна. Палестины ам насны хохирол аль хэдийн 68 мянгаыг давсан байгаа гэж албаныхан мэдээлж байна. Израилийн дайралтууд одоо ч гэсэн үргэлжилж байгаа. Сурвалжуудын мэдээснээр Дир аль Балах хотод болсон Израилийн нисгэгчүүд хөөрөмжийн дайралтанд дор хаяж 6 хүн амьрагдсан. Тэдний дунд нэг хүүхэд, нэг сэтгүүлч багтсан байна. Нисратын дөрөвсдийн хуарангийн ойролцоо болсон бөмбөгдөлтийн улмаас дор хаяж 4 хүн амьссан алдсан гэж байгаа. Хамас бүлэглэл яг одоогоор энэхүү төлөвлөгөөг судалж байна гэж хариу өгсөн байна. Тодорхойлбол Катар улсын гадаад хэргийн яамнаас мэдээлснээр Хамас бүлэглэл хэрэгцээний төлөөлөгчд яг одоогоор Дональд Трампын төлөвлөгөөг судалж байгаа, хариу өгөх аргахан болоог байна гэсэн байна. Учир нь Катарын ерөнхий сайд Шейх Мухаммед бин Абдул Рахманы хэлж байгаагаар энэхүү төлөвлөгөөнд нь хэрэгцэх шаардлагатай тодорхойгүй зүйлсүүд байгаа учраас цаг хэрэгтэй байна гэсэн байна. Гэхдээ бүх тал энэхүү төлөвлөгөөг бүтээлчээр харж дайныг дуусгах боломж гэж хараасаа гэж хүсэж байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар Йорданы баруун эрэгт Палестины эрх мэдлийг барьж байгаа Фатах хөдөлгөөн Америкийн нэгдсэн улсын энэхүү энхийн төлөвлөгөөг орлогыг сайшааж зангируудыг хамгаалах нь чухал гэдгийг онцолж байна. Палестины автономат захиргааны мэдлийн Бафа агентлагийн мэдээлж байгаагаар Фатах хөдөлгөөн бүх талтай хамтран ажиллаж, гал зогсоо хүмүүлийн тусламжийг оруулах, барьцаалагдсан болон хоригдсон хүмүүсийг суллах, олон улсын хамгааллын тогтолцоог бий болгохыг зорж байгаа гэлээ. Америкийн нэгдсэн улсын засгийн газар албан ёсоор өнөөдөр удамдаас эхлэн үйл ажиллагаа цогссон байна. Учир нь Конгресс холбооны санхүүжилтийг сунгах талаар тохиролцоонд хүрч чадсангүй. Ерөнхийлөгч Дональд Трампын нам болох бүгд найрамдах нам Конгрессийн 2 танхимыг хоёуланг нь хяналтандаа байлгаж байгаа боловч Сенатын дүрмийн дагуу төслийн хуулийг батлахын тулд 60 санал хэрэгтэй. Үүн дотор атчилсан намын 5 гишүүний дэмжлэг хэрэгтэй байна. Харин хоёр тал эсэж харимж чадсангүй. Сенат эцсийн хүчит, сүүлийн хүчит бүгд найрамдагчдын санал болгосон хууль ч гэсэн атчилсан намын хувилбар ч гэсэн хоёуланг нь хязгаасан байгаа юм. Энэ бол Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд буюу 2018 онд болсон түүхэндээ хамгийн урт буюу 34 хоногийн турш Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа саацнаас хойших анхны тохиолдол болж байна. Энэ удаа ч гэсэн тодорхой гарцууд харагдахгүй. Учир нь хоёр намын байр суурь үндсээрээ зөвчөлдсөн яриаг хэрэгэлсэн бухарцсан байдалтай. Үүний улмаас хэн хамгийн их хохирч байна вэ гэвэл төрийн албан хаагчид байгаа. Холбооны ажилтнууд энэ хугацаанд цалин авахгүй. Гэхдээ Конгрессийн гишүүд болон ерөнхийлөгч Дональд Трамп өөрсдийн цалингаа үргэлжлүүлэн авна.
Конгрессийн төсвийн албаны тооцоолоор өдөр бүр ойролцоогоор 750 мянган холбооны ажилтнад цалингүй чөлөөлөгдөж, тээврийн аюулгүй байдлын алба, нислэгийн хөдөлгөөний удирдлага, холбооны хууль сахиулах байгууллагууд болон цэргийнхний адил зайлшгүй шаардлагатай албан тушаалтнууд ажиллагч гэлээ үлдсэн цалингүй болох байна. Гэхдээ холбооны хуулиар эдгээр ажилтнууд засгийн газар дахин нэгдмэх нөхөж цалингаа олоно. Харин цалингүй чөлөөлөгдсөн ажилтнуудад нөхөн олгор олгоход нийт 400 сая $400 шаардлагатай гэж байна. Энэ удаагийн хаалт нь олон сарын турш үргэлжилсэн улс төрийн ширүүн тэмцлийн үр дүн гэж шинжиж дүгнэж байгаа. Даацчилсан нам эрүүл мэндийн санхүүжилтийг сонгох ялангуяа ерөнхийлөгч Барак Обамагийн үед батлагдсан эрүүл мэндийн хуулийн татаасыг үргэлжлүүлэхийг шаардаж байгаа. Энэхүү хуулийн хэрэгжилт нь оны эцэсгэд дуусах байгаа. Хэрвээ сунхгүй бол иргэдийн эрүүл мэндийн даатгалын төлбөр огцом өсөх эрсдэлтэй. Түүнчлэн Дональд Трампын тухайд Конгрессийн баталсан санхүүжилтийг зарцаахгүй гэсэн баталгааг мөн атчилсан намынхан өсөж байгаа. Харин бүгд найрамдагчдын хувьд богино хугацааны төр төсвийг баталж одоогийн төвшөнд санхүүжилтийг 11-р сарын 21 хүртэл сунгах санал гаргасан. Тэдний үзэж байгаагаар зөвхөн энэ аргаар засгийн газрыг нээлттэй байлгаж дараа нь бодлогын асуудлыг жинхэнэ төсвийн үйл явцаар хэрэгжих ёстой гэж байгаа юм. Ардчилсан намын удирдагчид харин энэ хангалтгүй гэж үзэж байгаа. Өөрсдийн шаардлага нь тусгагдаагүй ямар ч хуулийн төслийг эсэргүүцнэ гэсэн байр суурьтай. Мөнгөн гарагийн орой болсон санал хураалтанд ардчилсан намын 3 сенатор, үүнд Пенсильвани мужийн сенатор Джон Феттерман, Мэн мужийн бидаагч Ангус Кинг, Невада мужийн конгресс дахь сенатор Кэтрин Кортес Мансон нар багтаж байна. Эдгээр нь бүгд найрамдагчдын хуулийн төсөлд санал өгсөн хүмүүс аа. Гэхдээ энэ нь хангалтгүй төсвийг баталгахад дор хаяж 5 ардчилсан сенаторын нэмэлт дэмжлэг хэрэгтэй. Эргэн сануулгад 2018 оны хаалт мэдээллийнхэнд дурдсанчлан 34 хоног үргэлжилж Америк нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн урт хаалт болж байсан. Тухайн үед агаарын хөдөлгөөний удирдлагууд ажил хийж эхэлсэн нь үндэсний хэмжээнд томоохон саатал үүсгэж эцэст нь засгийн газрын үйл ажиллагааг эргэн сэргээхээс өөр аргагүй төрүүлсэн байдаг. Энэ удаа засгийн газрын үйл ажиллагаа хэр удаан хугацаанд зогсох нь урьдчилан таах боломжгүй. Улс төрийн тэмцэл дахиад ч олон хүний амьдралд хүнд дарамт авчирч байгааг энэ үйл явдал харуулж байна. Сүүлийн үед Америк нэгдсэн улсад үндэсний говардын цэргүүд олон нийтийн дайчилгаанд дайшлагдах болоод байгаа. Тэгвэл өнөөдөр Дональд Трамп болон Батлан хамгаалахын сайд Пит Хексет нар генералуудыг нэг дорд цуглуулж, Америк нэгдсэн улсын цэргийн хүчнүүдийг дотоодын хэрэгт илүү оролцуулж эхлэх, мөн цэрэгт тавигдах шаардлагуудыг нэмэгдүүлэх талаар илтгэл тавьсан байна. Гэхдээ Дональд Трамп Америк нэгдсэн улс дотоодоосоо үүдэлтэй халдлага довтлоонд ихээр өртөх болоод байна. Гадаадын дайсантай адил боловч ялгах зүйл байхгүй бидний дунд байгаа учраас олж тогтооход хэцүү байна гэх утгатай үгсийг хэлсэн байна. Энэхүү илтгэл нь Виржиниа муж дахь Квантико дахь Тэнгисийн ягуун цэргийн бааз дээр болсон. Энэ үеэр цэргийн удирдлагуудыг яаралтай цуглуулж Трамп болон Пит Хексет нар өөрсдөө илтгэлээ тавьсан байна. Пит Хексет илтгэлдээ улс төрийн зөвшөөрлийн соёлыг халж армийн шин чиглэлүүдийг зарласан байна. Үүнд цэргийн шалгуурыг дээшлүүлэх, хүйсийн ялгаргүй болгох, цэргүүдэд бүгдэнд нь эрэгтэй хүнийхтэй дүүцүүц бие биелрын шаардлага тавих, сахилгын дүрмийг сулруулж зарим тодорхойлолтуудыг шинжлэх тухай заасан байна. Дональд Трампын хувьд армийн дотоод соёлыг улс төрийн тэмцлийн нэг талбар болгож байна гэж ардчилсан намын гишүүд хүчтэй шүүмжилж байна. Дональд Трамп илтгэлдээ бид Америкийн эрхчлөлөөг хамгаалахдаа улс төрийн зөв байх шаардлагагүй, армийн зорилго бол сэтгэл хөдлөлд дулдуудах биш, бүгдийг хамгаалах явдал юм а гэсэн байна. Мөн Пит Хексет гэсэн ялгаагүй хэнийг ч гомдоохгүй байх гэдэг соёлоос татгалзах хэрэгтэй. Жинхэнэ бие биелдрийн шалгуурыг эргүүлэн тогтооно. Эмэгтэйчүүд давж чадвал сайн, чадахгүй бол тэрэнд бодит байдал хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдлаа гэж хэлсэн байна. Гэвч энэхүү илтгэлд оролцсон сонссон генералууд, адмиралуудын олонх нь Дональд Трамп болон Пит Хексет нарын илтгэлийн үеэр чимээгүй сууж, илтгэл дуусны дараа галах ташааг нь Дональд Трампын дэмжигчдийн цуглаан дээрх хүлээн авалтаас эрс ялгаатай байна. Мөн энэхүү явдал нь Америк нэгдсэн улсын 150 жилийн түүхтэй Posse Comitatus гэх нэртэй хуулийн хүрээнд дахин маргаанд идэж байгаа. Дараагийн ус мэдээ. Филиппин улсын Себу мужийн Бого хотод 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон байна. Одоогийн байдлаар 69 хүн ам өргөдөж 100 гаруй хүн бэртсэн байгаа. Болсон явдлын талаар тодруулах юм бол газар хөдлөлтийн улмаас 150 гаруй хүн шархагдсан. Эпицентр буюу газар хөдлөлтийн төв нь хамгийн их хохирол амссан бүсүүд болох Себу мужийн 90 мянган хүнтэй Бого хотын зүүн хойд зүгт 19 км-с 5 км-ийн гүнд байсан гэж галтуул газар хөдлөл судлалын хүрээлэнгээс мэдээлсэн байна. Энэхүү бус нутагт хамгийн их хохирол гарсан гэдэж байгаа зөвхөн Бого хотод л гэхэд 14 хүн амь өргөдсөн байна. Бого хотын ойролцоох Меделийн тосгонд гэрийн тааз хан нурч унтаж ясан иргэд дарагдсанаар дор хаяж 12 хүн амиа алдсан гэж байгаа. Сан Ремижо хотын тухайд мөн эмгэнэлт явуулж 5 хүн буюу 3 эргийн хамгаалтын ажилтан, 1 гал сөнөөгч, 1 хүүхэд газар хөдлөлтийн үеэр хан нурч дарагдан амиасаа алдсан байна.
Үүнтэй холбоотойгоор Сан Ремижо хотод онц байдал зарлаж, хотын дэд дарга Альфи Рейнс хүнсний бүтээгдэхүүн ундны ус нэн даруй шаардлагатай байгааг анхааруулж байна. Ус хангамжийн систем мөн эвдэрсэн байгаа учраас иргэд цэвэр усны ноцтой хомсдолд орсон гэж байна. За газар хөдлөлт болж байх үед галтуул газар хөдлөлт судлалын хүрээлэн буюу хүрээлэн Себу болон Лейте, Бэлран зэрэг хурш мужуудын эрэг орчимд цунамигийн сэрэмжлүүлэг гаргаж далайн эргээс хол байхыг иргэдэд анхааруулсан байна. Тэгэхдээ удалгүй далайн нөхцөл байдал намжиж хөдөлгөөн ажиглагдаагүй учраас сэрэмжлүүлгийг цуцалсан юм. Тэгэхдээ газар хөдлөлтийн дараа 6 минутын хүчтэй газар хөдлөлт дахин бүртгэгдсэн гэж байна. Орон нутгийн хэвлэлүүд хүмүүс гудамжруу цуглан гарч байгаа байшин сүм хэд нурсан дүр зургуудыг шууд дамжуулж байсан. Тэдгээрийн дунд 100 гаруй жилийн настай нэгэн сүм бүрэн нурсан байна. Өмнөх гамшгуудтай давхцсан хүн нөхцөл байдал Филиппин улсад үүсэт байгаа гэдгийг тодруулах зүйтэй. Себу болон бусад мужууд өнгөрсөн баасан гарагт хүчтэй хар салхинд нэрвэгдэж тухайн үед дор хаяж 27 хүн амьссан алдсан. Мөн цахилгаан тасалдаж олон мянган хүн гэр орноосоо дүүргэд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл орон нутаг одоо ч гэсэн цэргийн босголтын ажилтай байхад газар хөдлөлтийн гамшиг давхар тохиосон байгаа нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн явдлаа гэсэн үг. Филиппин улсын ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор ард иргэдэд эмнэл илэрхийлээд мөн амь үлдгэсэд шуурхай тусламж үзүүлнэ гэдгийг амлалаа. Тэрээр сайд нарыг газар дээр нь ажилуулж аврах ажиллагаа болон тусламжийн ажлыг өдөрдүүлж байгаа юм байна. Филиппин улс нь өөрөө номхон далайн маш аюултай бүсэд байрладаг газар хөдлөлт галтуулын дэлбэрэлд тогтмол тохиолддог улс байгаа. Жилдээ дунджаар 20 орчим хар салхи шуурганд өртдөг. Дэлхийн хамгийн гамшигт өртөмтгийн орнуудын нэг юм байна. Өнгөрсөн 2023 онд л ихэд 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж тухайн үед 8 хүн амьсгалж байсан. Энэ удаагийн гамшиг нь сүүлийн жилүүдийн хамгийн хүнд нь болж байна. За Хятад улс улс төр дипломат харилцаанд олон талд нээлттэй байдлыг илэрхийлж байгаа. За мөн гадаад хөрөнгө оруулагчдыг татгах гэсэн энэхүү бодлого үргэлжлүүлж байна. Тодорхойлбол өнөөдөр Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдад хувьцааны опцион зах зээл нээсэн гэж мэдээлж байна. Тодорхойлох юм бол энэхүү шийдвэрийг Шанхай хөрөнгийн бирж зарласан, мэргэжсэн гадаадын байгууллагын хөрөнгө оруулагчид эрсдлээс хамгаалах зорилгоор хувьцааны опцион арилжах боломжтой болж байна гэж мэдгдсэн байна. Хувьцааны опцион зах зээл гэдэг нь юу вэ гэхээр хөрөнгө оруулагчдад тодорхой үнээр тодорхой хугацааны дотор хувьцаа авах эсвэл зарах эрх олгодог. Гэхдээ заавал биелүүлэх шаардлагагүй санхүүгийн хэрэгсэл байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид ирээдүйд үн ханшийн савлгаанаас өөрсдөө хамгаалах боломж олгодог гэсэн үг. Тиймээс энэхүү алхам нь Хятадын асар том хөрөнгийн зах зээлд эрсдлээс хамгаалах чухал хэрэгслийг гадаадын хөрөнгө оруулагчдад нээж өгч байна гэсэн үг. Хятадын хөрөнгийн зах зээлийн онцлогийг харах юм бол өнөөдрийн байдлаар Хятадын хувьцааны зах зээл 100 их найд юан буюу 14 их найд $10 үнэлгээтэй дэлхийн 2 дахь том зах зээл байгаа. Уг зах зээлийг гол төлөв дотоодын хөрөнгө оруулагчид бүрдүүлдэг онцлогтой. Барууны улс орнуудын тухайд зах зээл нь институцийн хөрөнгө оруулагчид давмгаалдаг бол Хятадын тухайд иргэдийн оролцоо нь өндөр байдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор үн ханшийн савлгаа ихтэй богино хугацааны эрс өсөлт уналт ажиглагддаг байна. Тиймээс хээжийн хэрэгсэл буюу опцион зэрэг бүтээгдэхүүн гадаадын хөрөнгө оруулагчдад эрсдлийг удирдах боломжтой болгож байна гэж шинжээчид дүгнэж байна. Шанхай хөрөнгийн бирж одоогоор биржээр арилжаалагддаг сан буюу ETF-т суурилсан 5 төрлийн опцион бүтээгдэхүүнтэй гадаадын хөрөнгө оруулагчид эдгээр бүтээгдэхүүнээр дамжуулан Хятадын инновац технологийн салбарт хүчтэй өсөж байгаа компани хувьцаанд оролцохдоо эрсдлийг багасгана гэсэн. Одоо опцины зах зээлийг гадаад хөрөнгө оруулагчдад нээж байгаа нь Хятадын санхүүгийн зохицуулагчдын олон талт бодлогын нэг хэсгээ эгдэж байна. Сүүлийн саруудад Хятад улс нь гадаадын хөрөнгө оруулагчдад бондын репо зах зээлээ нээж Swap Connect хэмээх хил дамсан арилжааны өдрийн лимитийг нэмэгдүүлсэн. Мөн Хонконг дахь зах зээлийг өргөжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулж Шанхайд Төв банкны дижитал юаныг олон улсад нэвтрүүлэх ажиллагааны төвийг байгуулсан байна. Эдгээр алхмуудын зорилго нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын зэрэгцээ олон улсын санхүүгийн системд юаны хэрэглээг нэмэгдүүлэх явдлаа гэж үзэж байна. Өнөөдөр дэлхийн зах зээлд $10 давмгайлж байгаа боловч Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилж байгаа худалдааны дайн болон долларын хөрөнгийг сонирхлыг сулруулж байгаа тогтворгүй бодлого нь Хятадд боломж олгож байна гэж зах зээлийн шинжээчид дүгнэж байна. Намайг сүүлийн үед Хятадын зах зээлд оролцох сонирхол олон улсын хөрөнгө оруулагчдын дунд нэмэгдэж байгаа ч хэлээ. Тэднийг татахад эрслээс хамгаалах механизмын дутагдал чөдөр тушаа болж ирсэн. Одоо энэ сул талыг нөхөж байгаагаараа гадны хөрөнгө оруулалт илүү урт хугацааны доктортой хэлбэрт шилжнэ гэж үзэж болохоор.
За нөгөө талаас энэ нээлтэн зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдад гэлгүй Хятадын дотоодын зах зээл гэсэн ач холбогдолтой. Гадаадын оролцоо нэмэгдснээр зах зээл илүү олон улсын жишгт нийцсэн доктортой урт хугацааны хөрөнгө оруулалт чиглэсэн бүтцтэй болох хүлээлттэй байна. Мэдээ үргэлжлэж байна. Энэ сэдвэд бид зарим мэдээллийг товчоор багцлан өргөх болно. Америк нэгдсэн улсын эрдэмтэд хүний арьсны эсээс авсан ДНХ-г ашиглан эр бэлгийн эстэй хослуулж анхны үе шатны үр хүрэл бүтээсэн тухайга мэдээллээ. Энэхүү арга нь өндөр нас өвчнөөс үүдсэн өргөөдлийг даван туулах боломжийг нээн гэж үзэж байна. Түүнчлэн ижил хүйстэй хосуулж гисэн өөрсдийн генийн холбоотой хүүхэдтэй болох боломжтой болж магадгүй юм а. Гэсэн ч энэхүү технологиг эмнэлэг зүүн хэрэглээд нэвтрүүлэх хүртэл дор хаяж 10 жил шаарддаг гэж үзэж байна. Чикаго хотын төвд Америк нэгдсэн улсын цагаатчил гайлын албыг эсэргүүцсэн жагсаал болж өнгөрлөө. Жагсаал ерөнхийлөгч Дональд Трампын цамхгийн ойролцоо эхэлсэн байна. Жагсаал нь Америк нэгдсэн улсын дотоодын аюулгүй байдлын яамны хүсэлтээр Чикаго хотод цэргийн хүч байрлуулж болзошгүй тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор үүссэн байна. Мөн өдрийн өглөө Америк нэгдсэн улсын цагаатчил гайлын албыг албаны нэгжлэг болон өрөөдөр шалгах төв дээр олон нийтийг тараахдаа химийн бодис хэрэглэснийг жагсагчид хууль бус гэж үзэн эсэргүүцэж байна. Марокко улсад боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ сайжруулахыг шаардсан залуусын эсэргүүцлийн жагсаал 4 дахь өдрөө үргэлжилж цагдаа хүчнийхэн болон жагсагчдын хооронд мөргөлдөөн дэвджээ. Жинзи 212 нэртэй залуусын бүлэг TikTok, Instagram болон Discord ашиглан жагсаалыг зохион байгуулсан байна. Рабат хотын ойролцоох Темара болон өмнөд зүүн нутгийн олон 10 хотод жагсагчид чулуу шидэж цагдаагийн тээврийн хэрэгслийг эвдэж банкуудыг галтан шатаасан тухай бичлэгүүд тарсан байна. Цагдаа нар жагсаалыг тараахыг орлож байгаа боловч эмх замбраагүй байдал үргэлжилсээр байна. Британи улсын шүүх Хятад улсын иргэн Жимин Чаныг 6 тэрбум еврогийн буюу 5.5 тэрбум фунт биткойн залингийн хэрэгт гин буруутай болгон тогтоогдсон талаар мэдээллээ. Тэрээр Лондонгийн өмнөд хорооны шүүхэд хууль бусаар криптовалют олж эзэмшсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь 7 жил үргэлжилсэн мөнгө угаахын эсрэг олон улсын мөрдөн шалгалтын үр дүн гэлээ. Цагдаагийн мэдээснээр Чан нь 2014-өөс 2017 онд Хятадд 128 гаруй хүнийг хохиросон томоохон луврыг удирдах хулгайлагдсан хөрөнгөө биткойн хэлбэрээр нуусан байжээ. Та бүхэн гадаад мэдээгээ үзүүллээ. Анхаалаа хандуулсан явдал баярлалаа.